та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргэе. 25 дугаар суваг телевизийн танад хоны нэвтрүүлгийн ээлжид нэгэн дугаарыг үлдэж та бүхэнд хүргэхэд бэлэн болсон байна. Морь жилийн маань дугаар үргэлжилж байна. За хавар болоод ч тэр үстэ нөгөө хайрын дуу хийт болчихно гэдэг шиг. Хавар болооч тэр үстэ хоноол баймаар санагдаж шүү гадуур. Ер нь бол одоо би энэ хонох гэж байгаа айлыг бол бас нэлээд эртнээс таних юм, мэдх юм. Ер нь бол тэгээд одоо манай телевизийн аюур гэдэг их чи маань танил байхгүй. Тэгээд танилцаад урд нь бол бас ингээд уулзаад ярилцаж үзчихсэн. Тэгээд ер нь одоо яг монголчуудын одоо амьдралын гэх юм уу дундаж амьдралынхны одоо хамгийн бас том орон зай эзэлдэг нэг газар бол бүгд найрамдах Солонгос улс юм аа гэж тий. Одоо баг нэг худалчунд нэг айлд нэг хүн Солонгост нэг нь цалин тэрүүний ажилтан нэг нь төрөлстэй гэдэг шиг. Одоо нэрээ баг Солонгос руу яваагүй нэг хүн нь яд Солонгос явж ирээгүй ч гэдэм үү айл өрхийг олоход бол том бэрхтээ байх тий. Тэгээд одоо энэ миний ирж байгаа энэ найз бол Солонгост бас их олон жил болсон. За тэгээд ирээд эндээ бас их маш одоо сайхан зүйлүүдийг хийж байгаа, сэдж байгаа, зүтгэж байгаа нэг ийм гоё гэр бүл байгаад байгаа. Тэгээд нэг хонцгоос ингээд гисэн бас хичээд манай хүмүүсийн нэгдүгээр хоёрдугаарт нөгөө цаг завч бас болдгоо. Тэгээд ерөөсөө болохгүй сарга. За ер нь цагаан сар өнгөрөж байгаад нэг яриг. Тэгээд цагаан сар өнгөрчлөө өөхөө. Гэт баг худалч хүнд шалах шахуу, тулгах шахуу юм болж байгаа. Тэгээ очлоо шүү гэсэн чинь за одоо ирээр одоо алим болгон бас үгүй гэвдэ гэд. Тэгээ би одоо газар нэрсэн байгаа. Одоо эднийх их олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа. За би орж байгаа бүр өстой танилцуулъя заяа. Одоо тэр Солонгост байсан хүмүүсийн дурсамжийг гэсэн бүр сэдэртэл нь гоё юм ярина өнөөдөр. Манай их хамгаалан гэж залуу орж байгаа танилцуулаад ажил хөдөлмөрийн нэг харуулаад та бүхэндээ бас нэг тийм өгөөжтэй дугаар хийя гэж бодож байгаа шүү. За шууд яваад байгаа хэвлээ. Самно орчоо. За доогор хүн хаагаад хүн олохгүй бүр сандарлаа шүү дээ одоо бүгдээрээ тараад явцсан юм шиг байгаа. За. За саныг. За ажил өндөр. За сайхан шинэлээ. Энийг зүүчээж хөнөөс. За. За тулгаад хөрөөд ирсэн одоо алуулнаа гэж. За өнөөдөр маань нэвтрүүлгийн юм гол дүр. Ийг хамгаалан гэж залуу байгаа. Хоёул одоо нэг хувцмаараа тайлцсан тухтаа сууж байгаа хүмүүс өөрсдөө тайлцуулаад. Өнөөдөр хонж болно те. Зөвшөөрлөө албасаар авчи. За гэнтийг ороо. Гэнт ороо. Тэ өнөөдөр одоо найс нь ингээ ажил дээр сайхан танилцчаад гэрт нь очиж хонё гэсэн саналтай байна. Болно те. Ярьсаар байгаа л өнөөдөр. Тэгсэн ярьсаар байгаа л өнөөдөр. За одоо зориод ирсэн. За. Хануулъя да. Йоо ашиг. За тэгвэл хоёулаа нэг жоохон тухлаад авах уу? Тэгээ. Одоо зураг авахд гайгүйсэн ажил зүрх зүгээр. За өнөөдрийн гол дүртэйгээ ямар ч байсан нэстэ нөгөө шалсаар хагаад зорьсоор хагаад цагаан сарын дараа уулзъя гэж тохирсон нөхөө хүчин. Тэгээд яваад ирлээ. За манай их хамгаалал өөрийгөө нэг сайхан үзэгчдэд танилцуулж. Намайг их хамгаалан гэдэг. Би Хасарслан компани одоо үүсгэн байгуулагч захирал аламжуулалт болтой ажилладаг. Манай амгагийн хувьд ч ер нь хотын хөвгтэй. Би хөдөөний хөвгт. Хөдөөний хөвгт үү? Аль аймгийн юм бэ? Архангай аймгийн Чулууц юм. Оо за. Ижи яав нүцэр нутгийн хүмүүс үү? Тий. Чулуут. Тэгээд оюутан болж хотод орж ирсэн юм уу? Багаас орж ирсэн юм уу? Дөрөвдүгээр ангиа төгсөөл орж ирсэн. Эрт юм байна. Тий. 5 дугаар ангиас Улаанбаатар. За хоёул одоо өнөөдөр бол ингэн. За маа нэвтрүүлгийн зорилго бол за мэдээж би ч одоо тэгээд за баярлаа. Айлуудад хоноод хонжоогоо айлуудаасаа хүмүүс үзэгч байна. Одоо яг та ер нь бас нэг юм гэрэл хийгээтэй мэдээлэл жоохон ботмог юм болов те. Тэгээд нэг юм эргэн тойрондоо гоё зүв зүйлийг түгэж байгаа, зүв зүйлээр үлгэр дуурайлал болж байгаа, хийж бүтээж байгаа, болж байгаа, бүтэж байгаа юмыг бас нэг харуулад байхыг аль болох зорддог юм аа. Бас хийж байгаа юмнууд ч хүмүүс бас нэг хүн ч гэсэн ядаж ганцхан хүн ч гэсэн эндээс нэг зүйлийг ойлгож аваад нэрээ би бас яагаад ингэж болохгүй гэж ингэ шиг би ингэж байт юм уу те. Ер нь ямар нэгэн тийм мэдрэмжийг өөртөө тэгээд авчхал нь бол өнөөдрийн энэ хийж байгаа ажлын маань зорилго бүтэж байгаа. Хасарслан одоо компанийнхаа үүслэхээс нь ахуулаад өнөө хүртэл туулсан замлын тухай ойлгоос товч ярий. Одоо ямар чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Хичнээн хамт олонтой байна. Яаж нэг тэрүүгээр яриагаа эхлэдэг хөө. Тэгээ. За би 2005 онд их сургуульд ороод 2007 онд Өдөрөм Солонгос улсад хөдөлмөрийн хэрэгээр явсан. За 2 дугаар курсд. Тийм шүү дээ. Тэгээд 2007 онд очиод 2012 он хүртэл 5 жил ажилласан. Яг гэрээгээр. За. Тэгээд ер нь бол 20 настай явцсан. Тийм байна. Тий. Тэгээд ерөөсөө шууд 5 жил ажиллал залуу хүн ер нь
ер нь нутаг буцъя тий. Тэгэл болоо гэсэн болоо. Ерөөсөө шууд хаяал хүртэрсэн. Гэрээ дууслаа шууд за би ерөөсөө нутаг буцах хэрэгтэй юм байна. Монголдо очиж ямар ч сайн ажиллая. Хөдөлмөрлөе. Барихнэр хөвгттэй болъё гэдэг. Би 20 настай гэдэг чинь дөнгөж тийш 25 настай залуу. Тий. Тэгээ 25 настай залуу ирсэн. Тэгээ ирээл одоо шууд сургуулаа барилгын инженер ангиар сурж агаад сургуулаа дүүрэхээр оройн цагаар сурж эхэлсэн. За сурангаа шууд одоо компани байгуулсан. Хас арслан. Тий. За ер нь бол найзуудтайгаа нийлээд одоо байгуулж эхэлсэн. Тэгээд 2 жил шахуу одоо яг дээврэх яг анх ирээл дээврээ байгуулсан. 2 жил шахуу ажиллаж агаад 15 оноос яг найзууд за өөрсдийнхөө замаар ажил төрлөө хийя гэдэг. За 15 оноос хас арслан компани байгуулад өөрөө тусдаа гараад явсан гэсэн. Тэгээ нэг 2 дүүгээ дагуулаад одоо яг даагаад явсан. Би даагаад тэгээ 2 дүүгээ дагуулаад яг одоо дээврийнхаа зутгалд хар цаас наахвал наах, мембран одоо наахвал наах гэд бүхэл ажлуудыг өөрөө анх хийж гисэн. Тухайд бол яг хуу 12 оны үед бол 13 12 онд ирсэн үед бол Монгол улсад бол яг харцаас гэдэг зүйлээр л дээвэр хийчихсэн. Дээвэр ер нь тийм л байсан. Би ч одоо Солонгост байж байгаа залуу хүн ирсэн учраас шинэ юм хийх хэрэгтэй тий. Би одоо энэ олон жил хийсэн хүмүүсийн одоо өрсөлдөхийн тулд шинэ зүйл судлах хэрэгтэй бай. Тэгээ судлаад одоо ус тусгаарлалтын PVC-ийн мембран гэдэг зүйлийг найзуудтайгаа оруулж ирсэн. Анх Монголд оруулж ирсэн. Тэгэл ер нь тэрийг одоо сураад, тэрийг хийгээд, тэрийг хөгжүүлээд тэгэл ер нь 15 оноос ер нь тэрийг дагнаад одоо 10 жил дээврэх ажил хийж байгаа. Тэгэл ер нь бол өстой 2 хүнтэйгээс л эхэлсэн дээ. Тийм байна. Тэг нэг дүүгээ дагуулаад альсуу жоох арай том ажил ороод ирэх юм бол нэг ахыгаа дууддаг тий. Их чигээ дууддаг ч гэдэм юм. Ингээд ерөөсөө 2 гуруулаад эхэлсэн дээ. Одоо яг хас арслангийн хувьд хичнээн ажилтнтай ямар салбарт үйл ажиллагаа. Энд чинь одоо тэгэхээр чи 15 оноос тий. Тий, ер нь бол 15 оноос яг хас арслан нэрээ авсан. Нэрээ авсан уу тий. Тэрнээс өмнө бол ажиллаж байсан. 12, 3, 14 он гэл. Энэ хугацаанд тэгээд одоо яг эхний гаргасан одоо за дээврийн ажлууд хийдэг байж байгаа. Тэгээд төрлөө нэмээд явсан гэсэн үг. Тэгсэн. Чиглэлүүдээ. Тэгсэн. 15 оноос ингээд арай нэг 16 оноос арай ажлууд одоо нөгөө 3 4 жил хийгээд ирж байгаа учраас ингээд харилцагч компанитай болоод ажлууд маань арай орж ирдэг болсон л доо. За тэгээд ер нь өрсөлдөх чадвараа сайжруулъя гэдэг. Одоо дан ганц би дээвэр идгэх юм бол хинч тэгж хэлнэ шүү дээ. Хоёлаа ороод одоо би чамаас илүү ээж ижил ажиллаа авах шаардлагатай шүү дээ. Тийм учраас ерөнхийдөө одоо керамзит буюу дулаалгын материалаа үйлдвэрлэе. Замаа одоо гадаадаас одоо ус цухаарлах материалаа өөрсдөө оруулж ирээ тий. За тэгээд манайх ерөнхийдөө 16, 17, 18, 19 онд маш их ажил хийсэн. Ер нь бол маш их ажил хийсэн учраас одоо автопомпны төрөөсийн үйлчлэг гэхэд гаднаас бид төрөөсөлж авдаг. Тэгэхээр бид ч одоо хотын төмөвд шүн цутгадаг тий. Өглөө цутгадаг 3 4 газар цутгалт авдаг. Тэгэхээр нөгөө бусад компаниудтайгаа цагаанд харуулах болдог тий. Тэгэхээр нөгөө хүлээгддэг манай компани. Тий бас нэг юм түрээслэн нөгөө захиалагчийн тал түрээслэн ингээд дунд ингээд айгүй их холболт үүсэж байгаа шүү дээ. Тий. Тэгээ яг хөө ингээд тэр 19 он 20 оныг харахад одоо оны сүүлээр бүх ажлуудад дүгнээд үзсэн чинь манайх одоо помпыг маш олон төрүүлсэн байсан. Тийм учраас бид нар өөрсдөө одоо ажлаа саадгүй явуулахын тулд помпын компани одоо помптой болсон дээр юм байна гэх. Тийм байна. Тэгээд ерөнхийдөө одоо дээврийнхаа үйл материалыг импортоор оруулж ирэх. За мөн одоо бетон помпо өөрсдийнхөө ажлыг хийх, бусад компаниудаа бас түрээслэх гэдэг ч юм уу ингээл өргөжүүлээл ингээл жил нэгийг ч юм уу одоо 2 жил болоод нэгийг ингээд салбартаа нэмээл явсан байна. Тэгээ манайх одоо үйлчлэгээний чиглэлээр 3 чиглэлээр явж байгаа. Үйлдвэрлэлийн чиглэлээр бас 3 үйлдвэрлэлийн чиглэлээр явж байгаа. Ер нь одоо манайх яг үндсэн нийгмийн даатгал төлөвт 50 ажиллаж байгаа. За тэгээд зуны цагт одоо гаднаас бас маад одоо туслан гүйцэтгчээр ажилладаг компаниуд байгаа. Ер нь бол зундаа 100-аад хүн ажилладаг. Өвөлдөө яг аль чиглэлд төлхөө яваад байна? Өвөлдөө манайх одоо Best Bolor гэх компани байгаа. Одоо шалны үйлчилгээ одоо том автогарашууд үүдэн шүү дээ. За тий. Автогараш, үйлчилгээний барилга, за орон сууцны үйлчилгээний нэгдсэн гарашуудыг одоо зутгаж, бутоныг буддаг, өнгөлдөг, точилддаг тийм үйлчилгээг ажилладаг. За тэрэн дээрээ манай үйл дээврийн залуучууд одоо туслаад ажиллаж байдаг гэсэн. Манай ер нь ажилчид ер нь универсал. Тий.
100 хийж байгаад өвлөн шалныхандаа тусалчихна. Тавилгынхантаа тусалчихна. Аль руугаа ороод хөрөөд шалгуултай. Оо за. Одоо жишээлбэл 100 нь бол бид нар одоо дээврийн ажилчид ихэд шалныхаа одоо бетон цутгалтыг цутгаад өгчнө. Одоо бүр том ажил ороод ирвэл хамтраад ичнэ. Тийм байна. Тэрийг би зохион байгуулж байгаа. Тийм байна. Тэгэхээр өөрөөсөө манайх одоо помп байна уу, бетон зурмаг байна уу, өөрсдөө материалаа үйлдвэрлэж гин, өөрсдөө импортоор оруулж иж. Тэгэхээр өөрөөсөө энэ таны дээвэр байлаа гэхэд бид тэрэн дээр өөрсдийнхөө дотоодынхоо зохион байгуулалтыг хийх юм бол маш хурдан гэсэн үг. Бид өөрөөсөө чанартай хурдан үйлчилж ижил одоо энэ цаг үетэйгээ нийлж ажиллаж байгаа байхгүй. Ялангуяа би одоо барилгын салбарынхныг бол би бүр бас боддог байхгүй юу. Яг тэр надад аюул олон хүн хэлчихсэн байхгүй. Тэгээ манайхан ч тэгэл өдрөдөртөө тавьдаг ч юм уу эсвэл ингээд хоногийн аталч аав нь ингээд тэгнэ. Тэгээ цалиа аваад тэгэл маргааш нь байхгүй 2-3 хоног барахгүй. Ингээд нэг ийм зовлон яриад идэгсэн. Одоо ер нь тэр өнгө төрөх хэр өөрчлөгдсөн бэ? Танаа дээр жишээ нь ийм нөхцөл байдлын хүндрэл хэр байна? За манайх бол одоо анх ажилласан ажилчдаас бол зөндөө ажилчид байгаа. Оо за. Тий одоо 8 жил ажилласан. Доктортой сайн. Ер нь ихэнх нь Солонгост ажилласан хүмүүс байгаа. Хамгийн чухал зүйл бол нөгөө хаана яг дэгш жишээлбэл цалингийн те сайн өгөх хэрэгтэй, сайн ажиллаж бод урамшуулах хэрэгтэй те. Одоо компаниас өгөх зүйлүүдэд сайн өгөх хэрэгтэй гэсэн үг. Эсрэгээр нөгөө одоо ажил хийж байгаа залуучууд байна. Компанида тэр сэтгэлээ бас гаргаж эхэлдэг гэсэн. Тэгэхээр ер нь бол Монгол залуучуудад яг сайхан цалин өсөө тохироод урамшуулад ажиллавал хаач л ажиллана гэж би боддог. Өөрөө би Солонгост ажиллаж исэн. Би өөрөө жоохон залуу очсон, хүүхдээр очсон байсан учраас бас л ажил төрөл дээр их ер нь гэхдээ гадаадд очсон залуучууд бас ч гэж хүний дор ордоггүй байхгүй. Тий. Ер нь хар өрөөр босоод харахгүй шинээр буугаал ажилладаг тий. Яа. Солонгоцоо цаашдаа ер нь ингээд тэр үед чинь үнэлгээ ер нь хэрвээсэн цалин үлсмэлсэн цаашдаа ер нь сунаад ажлын эндээ гэр бүлтэй болоо энд ер нь сайхан өндөр хөгжилтэй орё юм аа гэжсэн бодол ер нь төрөөгүй юу? Төрөөг. Шууд ирээлсэн. Ер нь бол яг жоохноор явцсан учраас 5 жил ажил хийм бод чинь чанга. Тухайд бол айгүй чанга санагдчихсэн. Тэр чанга санагдчихсэн учраас за ер нь ингээл ажиллаад байвал хүн ажиллаад л шүү дээ. Тэгээ бас бол өдөр ингээд яг нөгөө яг сурж хөгждөг насан дээр очсон. За би ч одоо их сургууль сурж ирсэн юм чи одоо буцаж очиж их сургуулаад үргээд энэ Монголда ажиллая залуу байгаа даа шүү дээ. Гэсэн бодол тухайд төрсөн. Тэгэл ерөөс эргэлзэх зүйлгүй шууд буцаад ороод ирсэн. Тэгээд яг тухайд нөгөө их нартайгаа танилцсан байсан. Тэгээд за ер нь бол буцсан дээрээ 25 6 орчууд тухайн манай үеийн залуучууд чинь бараг 2 хүүхэдтэй болцсон. Өндөр зохиоцсон. Тэгээд ер нь одоо залуу байгаа дээр Монголд очиж амьдрий. Солонгосоос сурсан зүйл бол маш их. Би одоо яг анхны ажил амьдралын гараа бол шууд Солонгост эхэлсэн. Яг хүүхдтэй байхдаа бол даав ээжтэй туслал, ах дүүдэд туслал цаана ажил хийгээд явдаг л байсан. Гэхдээ яг ингээд ажлын амьдралын гараа бол тэнд эхэлсэн. Тий. Тэгээд тэндээс сурсан зүйлээрээ энд одоо миний амьдралд маш их хэрэг болж байгаа. Тэр одоо бол залуучууд бол бас ондоо болж байгаа тэгвэл те. Ер нь бол яг доктор сууршилтай ажиллаад хийж байгаа ажлаа эхний ээлжинд сурах тий. Олон жил болоод ирэхээр чи тэр үн чинь мэрэгшээд ирнэ. Дадж байгаа шүү дээ. Дадлгашаад ирнэ. Тэнгууд хийж байгаа одоо тэр ажил нь хурдан болоод эхэлнэ тий. Тэгжиж нөгөө нэг компаниараа үнэлүүлэх тий. Өөрийгөө одоо би энийг чадчих байгаа учраас одоо цалин мөнгөө нэмүүлэгч байд юм уу? Одоо өөрөө болохгүй Монголдо ирээд сурсан зүйлээрээ одоо ажиллаад амьдарч болохоор байхгүй юу? Танаа тооныгоор зөндөөл яриад байгаа шүү дээ нөгөө Канадаас ирсэн манай нөгөө Монголд ажилладаг. Тий. Одоо Монголд хийх юм зөндөө байна гэдэг. Амар их байна гэдэг чинь үнэн. Тий, өстой үнэн байхгүй. Боломж бол зөндөө байдаг. Яг тэр боломжийг өгөө гэж боломж байхгүй гэж харуул байхгүй гэж харагдана. Байна гэж харагдвал зөндөө боломж байгаа байхгүй. Яг үнэ тий. Ажлынхаа хамгийн чухал зүйлүүд би энэ дээврийг яаж сайн хийх вэ? Айлын балкон байсан ч би голохгүй очиж хийдэг гэсэн байхгүй. За би өөрөө очиж хийчихё. Тэгээд том дээвэр бол олуулаа хийчин, жижигэн дээвэр бол өөрөө очиод хийчин. Ерөөсөө ажлыг ерөөсөө голохгүй. Жижиг байна уу, том байна уу? Голохгүйгээр л хийдэг байсан. Бүх ажилдаа бол би өөрөө манлаж оролцдог гэсэн байхгүй. Ингээд шөнө ингээд 24 цаг бетон цутгаж явахдаа тэр дүүнрээ хараад ингээд зогсоод карманда гараа гэж зогсоод авахгүйгээр өөрөө шууд одоо энэ өмдсөн говцж юу нахта усны готлоо өдөргээл би бол тохиорчдөг байхгүй. Тэгжээ тэр залуучуудаа манлайлаж үлдв дуурал үзүүлж одоо бетон цутгах чинь бол ер нь зарим хүмүүст бол айгүй хэцүү ажил байхгүй. Одоо манай залуучууд 10 жил хийсэн хамгийн гоё жаргаж хийдэг гэсэн. Хэдэн мянган куб бетон одоо
Яг гоо дээвэр дээр бол хамгийн дээд нь би 700 м куб бетон цутгаж ирсэн. Тэгэхээр тэр бетон дээр бид нар 30 гаруй залуучууд орж ирсэн. Тэгэхэд бид нар ингээд яг ингээд ажлын зөв харилцаагаар ямар ч ядралт байхгүй. Гоё зүгээр жаргаж хийж байгаа юм тийм. Одоо энэ говийн дээвэр гэж байгаа шүү дээ. За. Говь гашмаар чинь ингээд нэг галмал өртсөн шүү дээ. Тэр засварын одоо манай компани бас хийсэн байхгүй. Тэрэн дээр хэд бид нар 600 м куб бетон авч ирсэн. Тухайн үед одоо энэ автопомпны одоо помп Монголд байсан помпнууд нэг 55 м-тай 60 м-тай помпнууд байсан. Өө барилга маань айгүй урт. Тэнгуүч би бүр 30 залуугаар ингээд шаланг өрүүлжсэн байхгүй. Ягаад гэвэл нөгөө нэг тэр хөрх цэгтэй хөрх учраас 3 4 цагаан шалгах залгаа 30 залуу ингээд дуран дээр өрөөд цутгаж ирсэн. Тэгэл манлайж оролцдог гэдэг сая тэр айгүй гоё л доо. Би бас өөрөө нэг Солонгост нэг хэдхэн сар байж үзсэн. Бас л тэгэл очиод янз бүрийн юм хийж үзсэн шүү дээ. Тэгэл ингээд надад тус тэр анзаарчихсан зүйл байхгүй юу. Тэнд ингээд дарга байдгүй юм лээ. Байдгүй тий. Яг ингээд даргыг тоглоод байгаа. Тэр соёл чинь суудсан байгаа тий. Ингээд дарга гэхээр ингээд яг ингээд нэг юм нөхөр ингэчээд тамгад атчаад гараа мандаа хийчээд ингээд байдаггүй юм байл. Яг адилхан хувцас өмсөд яг адилхан ингээд за илүү ороод божигнуулаад үгүй хэдэлээ гэдэг юм чи хүмүүст ингээд амар гоё мотивац. За илүү үгүй тэнд чинь тэгээд удирдах байгаа хүн тэр хүн хийхгүй бол хийхгүй шүү дээ. Хийхгүй шүү дээ. Тэн ч тэр хийгээгүй байхгүй. Тэр хийхгүй исэн ч тэр цалингийн аваад ажиллаж байгаа хүмүүс хийчихнэ гээд хий гэвэл хийн шүү дээ. Тэгэхээр тийм юм бол нэр ялч байхгүй анзаардаг юм байна лээ. Одоо би хиймээргүй байна. Би ингээд ядраад тань гоч. Жорж амрахгүй чигээл өөрөө ингээд ажиллая гэдэг юмдаг. Манай дарга нар бол тийм л байсан. Ерөөсөө тэгж чи тэглээ чи ста нэрэ одоо чамаар байвал одоо тутахгүй гэх тээ. За би өөрөө чи жоохон амарж байгаад гараад ирээ гэж дандаа манлайлдаг тээ. Тэр соёлоос суусах. Тэр бол хүнд айгүй гоё зөв үлгэр дуурайл өгдөг бах тээ. Намайг ярихаар бол хүмүүс бодох бах. Дээвэр ихээр зүгээр ингээд нэг 100 маркийн бетоноор ч юм уу тээ 150 маркийн бетоноор ингээд нэг асгасан болоод дээгүүр нэвийдсэн болоод барчдаг байсан байхгүй юу? Яг намайг дээвэр хийж эхлэхэд би эренгуутаа шууд бетоноо ядаж 200 маркаар цутгах юм тий. Цутгасан бетоноо ингээд сэнсэн өнгөлгөөр өнгөлөөд бүр одоо толитл одоо энэ ширээний тавцан шиг болгоод тэгээ тэрийгээ сайхан услаад одоо гэлгууруудаар гурчаад ингээд харчилж байгаа байхгүй юу? За ингээд хийсэн дээвэр нөгөө гараараа ингээ зүгээр тутсан болоод орхисон хоёрын хооронд асрал гоё зүг гарч байгаа. Түрүүнээдээ сэтгэлэн гаргаад тэрийг хийж байгаа. Миний яг тэр одоо өнөөдрийн зэрэгтэй ч юм уу явж байгаа чухал юм яг тэнд гарсан гэж боддог. Яг сэтгэлэн гаргаад тэрийг би намайг хинч тэгж хийж хэлээгүй байхгүй юу? Би тэгтээ тэрийг тэр хүн тэгж хийж өгвөл тэр хүн одоо надад захиалж байгаа юм чи мөнгөө цоглуулад тий. Яг үнэ. Хэдэн жил цоглуулсан юм бэлээ тий. Тэгэхээр би тэр тавьсан юм билээ. Тэгэхээр би тэр дээврийн насан туршийн одоо манай дээврийн PVC мембран материал ус цугаарлалтын материал бол 30-аас дээш жил гэдэг байхгүй. Тэгэхээр би хийсэн дээвэрдээ дандаа 10 жилийн баталгаа өгдөг. За 10 жил болсон дээвэр ахиж ерөөс ус орохгүй. Ягаад гэвэл тэр бүр тогтцсон. Яг бүр нэг цул болоод асуудалгүй болчихсон. Хэрэг тэрийг механик гэмтлэр л цолчихгүй бол орохгүй гэсэн. Зарим талархал илэрхийлдэг л та. Үнэхээр дээвэр гоё боллоо. Үнэхээр ус орохгүй чиний ингэж ярьсан шиг байна гэдэг. Дээвэр маань өөрөө уур тусгаарлах, дулаан тусгаарлах, ус тусгаарлах гэсэн 3 ажил хийдэг байхгүй юу? Барилгаас гарч байгаа уурыг тусгаарлана. Барилгаас гарч байгаа одоо хүүтэй агарыг барилга руу оруулахгүй гэдэг дулаан тусгаарлана. Замаа одоо бороо засыг нэвтрүүлэхгүйгээд ус тусгаарлана. Ингээд 3 төрлийн одоо тусгаарлагч хийдэг байхгүй юу? Тэрний ажлыг манайх хийдэг гэсэн. Тийм байна. За хоёлын офсор ч нэг яа танилцчих уу? За тэгээ. Тэ хүмүүс чи ер нь дургуутчихгүй байгаагүй байгаа. За зүгээр. Нэг саад болохгүй юм шиг. Тийм. Манайх ч одоо үйлчлэгээний одоо үйлчлэгээ үзүүлдэг одоо байгууллага. За энэ бол таны өрөө тий. За энэ өрөө л ойлгомжтой. Ингээд цагаан батламж хүндэтгэлийнх нь юмуд байна. Бид ч одоо компани захиалгын дагуу ажлуудыг хийдэг учраас энэ офис дээр ерөөдөө сайн баг бас байх хэрэгтэй. Яг үнэ тий. Санхүү, нягтлан, яруу, жолооч хөргөлтөндөө явна. За мөн худалдаа авалтын менежер, инженерүүд. Ер нь манай офис бол яг хотын төвд бол байхгүй. Яг энэ одоо хашаан дотор бүх үйл ажиллагаа явуулдаг учраас төвлөрчтэй байна. Төвлөрсөн яг эндээ суудаг гэсэн. Тэгээ энэ ангааран барилгыг би өөрөө бас барьсан. За. Тий, энэ ангааран барилгыг одоо юуны төвд инженерүүд 10 хэдэн жил барилгаар явуулаа. Бас сайн чанарын
боломжийн Энийг үнэ. одоо яг ийм юуг л ангор гэдэг нь Тий. тий. Одоо тэн чинь нэг юм дулаалган арай ондоо технологи байд юм шиг байна лээ тий. Тийм юм байна. Оросоор л ангар гэдэг байхгүй. Харин тийм үү? Монголоор бол агуулгал гэсэн. Агуулгын барилга юм биш үү гэж мэдгүй юм тий. Тэгээ манайхын агуулгын барилга дотор болохоор офсайт гэсэн. Офсайт. Харин би сая Бөөргим рүү ороод ирэх шиг болсон чинь ороод ирсэн чинь цааш Бөөргим биш юм шүү дээ. Энэ манай санхүүгийн За сайн байна уу? Ажил нь өндрөө. За ажил тогтоо сайхан байна уу? За нутгийн хайрхан ажлынхаа. тий. Тэгээд бас залцсан байна шүү. Манай Болгоол сайхан шүү. Манай ээж нь нутгал та. Сайхан газар шүү те. За энэ одоо өстө ажил мажлаараа ингэ зугаалт юм яа тийм байна. тий. Сая манай компани 10 жилийн болоод тэгээ манайх ерөнхийдөө бүх ажилчдаа авч явсан гэсэн. За. Яг өстө яалтчгүй нэг одоо шалны бодог хийх учраас шалан дээр ажиллажсэн 4 залуу үлдсэн. За тавилгын үйлдвэр маань яг одоо үйлдвэрийн сезонтой буюу ажил ихтэй учраас үлдсэн. Босод одоо автопомп, дээвэр, офисынхан бүгд явсан. Бүгд явсан гэж. За шалны бригад гэж нэ. Тий. Одоо энэ Skyguard Mercedes гэдэг төслийг манайх баг 3 жил шахуу хийсэн. Блокоор орж яваа. Тэгээд төстөө дуусгачаад ингээд зураг авахсан. Ямар гоё дөрөв цуцтай бай тээ. Энэ манай яг секрет нь. Энэ яг манай хасарсан компани. Яг дээврийн залуучууд гэсэн үг. За. Одоо ингээд манай дээврээ хийх гээд энэ одоо дулаалгын материалаар болгоцсон. Карамбит чинь шүү. Тийм байдаг. Карамбит жоохон багтлаа. Юу болгож тоолдог байсан бомбстэй. Тий. Бүрг хийтэй шахмал. Тий. Юм шиг. Энэ болохоор манай үйлдвэрийн хамт олон. За. Карамбит. Карамбит байна өөрөө бол одоо импортыг орлого бүтээдэг юм шүү дээ. Дулаалгын 100% одоо шаварн нүрсэн Монголоосоо байдаг. Чи гал мал дэмждэггүй те. Тэг гал дэмжихгүй 100 жилийн эдлгээтэй. Яг уу. За энэ одоо ажил явж явах юм шиг. Энэ шал хийж гэнэ. Энэ нөгөө манай помпны үйлчилгээ. Би Монголын хамгийн анхны далтай помпыг оруулж ирсэн. За 70 м урт. 70 м урттай помпыг манай компани оруулж ирсэн. Тэгээ энэ одоо 70 м-тэй помп, энэ болохоор 57 м-тэй помп. Далтай помп чи одоо тэгээд дээшгээ сунгаад хэдэн давхар бааш хүртэл 16 давхар байшаа. 16 хүртэл шахах уу те. За, ийшээ амралтын өрөө байд юм байна, ийшээ галтгоо байд юм байна те. Эндээ хоолундаа өөрсдөө идчихнэ. Тий, энд хоолундаа өөрсдөө идчихнэ. Тэгээд тоогоочтой. Ямар гоё те. Амар гоё цэвэрлэх юм. Тий. Тоогоочтой тэгээд өдөр нь хоолоо идчихнэ. Манай помпны залуучууд оройтохоор бол хоолыг нэгээ тавьчихна. За. Тэгээ эндээ амралтын өрөөнд одоо чөлөө цагаа өнгөрөөж болно. Манайх ч одоо эмгтэй эрэхтэй төвштэй, эмгтэй эрэхтэй 0-тай. Тэгээ эндээ одоо манай залуучууд билардаа тоглоно. Тэгээд хавар болонгууд чинь компанийнхаа аваргыг шалгаруулна. Эндээ үзэх бас үзэн шүү дээ. Янз бүр. Би бас урд нь одоо сонсчлаа. Хүний ер нь ажил дээрээ одоо амжилт гаргах хамгийн гол үндсэн шалтгаануудын эхний хоёрт нь бол ажиллаж байгаа орчин, авж байгаа цалин хоёр орд юм байна. За тэгээд дараалалаар нь явуулах юм бол тэгэл харилцаа хандлага одоо юу гэдэг те. Хамт олонны уур амьсгал. За энэ чинь ингээд манай сарслангийн залуучууд маань чөлөө цагаа өнгөрөөдөг, тоглолдог ийм хэсэг байдаг юм. Хоёул гарах бол. За тэгээ. Өглөөхөө чиг амтлаа да. Агро махны соус. Монголын их хамаамаглан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үйлдэл бүтээгч их хаан Чингис өлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээв. Их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Таван нүдэн Агро махны соус. Шаржигдах шоколад амталж үзэх үү? Корнто Бянка. Бэлэг чанарыг Бянкагаас. Сайн байцгаана уу? Ажлууд нь өндөр үү? За бүгдээрээ сар шинийн баярын мэнд өнгөрсөн ч гэсэн үргийе. Сайхан шинэлцгээсэн үү? Баярлалаа. Өнөөдөр танай захирлаач. Арай гэж нэг юм барьж авчиж.
салахгүй дааж гардаг очих нь тоо. За ажлын өндрөөс танилцъя. За хас мебель тавилгын үйлдвэр хариуцсан дарга гэлэгдэш гэж юм байна. Гэлэгдэш. Тий. Лувсан даш. Дажгүй. Ер нь бол захиалга ихтэй. Сая сар шинийн өмнө бол өдөр шингүүл үзлээ. Тэгэхөө хасны өмч яг нэг яг Жинхэнэ захиалга ордог шүү. Шинэ битүүний урд өдөр захиалга орж иж штэ. Тэгэл энийг яасан чи тий. Тэгээд тулгадаг нэг жоохон. Тийм байна. Хүн шүү. Тий. Гэхдээ гайваа айгу. Шинэ жил Бүгднийх нь цагаан сар 20 найр үеэр бол бас их тий. Ер нь онцгой оргил үед байна штэ. байгаах тий. Одоо нэг намрын дунцараас өсвөлээл зөндөө ажлууд эхэлнэ. Шинэ найр. Тэгээ үргэлжилж итэл тэгэл цагаан сар, шинэ жил, наадмын өмнө, одоо Мартин 8-ны өмнө гээл явж байгаа юм тий. 11-2 оноос өсвөлээл яг Монгол тавилга гэдэг юм л хийж эхэллээ шүү дээ хүмүүс. Чаддагаараа үзсэн байхгүй юу? Одоо жишээ нь Хятадаас тоног төхөөрөм зөөгөөл одоо би ихтэл 12 онд анх дүүнэртэйгээ танилцаал тэндээс 10 жил шахуу ажиллаж байсан Солонгосоос тоног төхөөрөм зөөгөөл 10 жил үзлээ. Яг манай гэлэг ташч 10 жил болсон ш Солонгос. Тий 10 жил болсон. Тэгэл тэр уламжлалаар яг Солонгосын школоор тавилга хийгээл нилээ үзэл. Тэгээ сүүлдээ инновац шингээхгүй бол болохгүй юм байна. Ер нь тавилга гэдэг юм руу энэ дэлхийн нийтийн чиг хандлагыг наашин татах хэрэгтэй юм байна. Монголчууд бид Хятадаас чанар муутай муу тавилга зөөх биш эх орондоо яг тэр технологиг тэр чигээр нь авчираад яг тэр тэдний хийж байгаа одоо тоноглол хавтан түхийд материал бүгдийг нь оруулж ирээд энд өөртөө сэтгэлийн уур шингээсэн Монгол уламжлал шингээсэн тавилга хийхийг зорж байгаа хичээж байгаа. Тийм хамт олон байна. Одоо жишээ нь галтгоонд өгч чинь бүх л хоол хүнсний зүйл агуулгаддаг гэдэг утгаараа хамгийн нэгдүгээр эргономик байдал гэхээсээ илүүтэйгээр эрүүл ахуйн шаардлага хангасан хамгийн сайн бүтээгдэхүүн түгийд материалыг авчирж ил энд эх орондоо үйлдвэрлэл нэвтрүүлээд тэгээд тэрийг ард түмдэд түгэх. Ерөөсөө тийм л зорилготой манайх. Окей, за гоё. За баярлалаа. Дотгошоо манай үйлдвэрлэл. Тэгвэл ойрхон байгаа мó. Ойрхон шүү дээ. Ойрхон ажил. Оо тийм л та. За амжилт бүсгүйчтэй. Баярлалаа. За танилцуулах ойн үйлдвэр. За тэгээ манай энэ машин болохоор CNC машин. Аха. Одоо шууд бүрэн автомат төсвөр юм. За энэ тал нь болохоор яг бүр маасаар үйлдвэрлэл хийх зорилттой. Хавтан 5 давхарлаад жишээлбэл 100 шкаф хийж болно шүү дээ. Тэгээ шууд 5 давхар хийгээд өссөн гэсэн. Тийм зорилттой одоо CNC машин байгаа. Амар ажиллах хөдөлгөх юм тий. Тий. Одоо дэлхийн нийтээр хэрэгжилж байгаа тавилгын зах зээлийн одоо тавилгын чиг хандлагын хамгийн сүүлийн үеийн технологи баггүй юу? Одоо хадгалаад энэ бүх зураг ороод ирлээ гэхэд эндээс QR код, баркодод одоо энэ аппликейшн тоорсон. Тэгэхээр энэ QR код айлд очиж дагаж явна. Тэгэл энийг уншуулад хин тавилгыг угсах боломжтой болчихж байгаа байхгүй юу? Тэр нь маш давуу тал. Нэг QR код өгн утсан дээрээ тэрийг аваад явчихна. Очоод энэ деталь хаана орох вэ гэдээ уншуулах тэр деталь тэнд байна гэдэг мэдээллийг QR код одоо энэ автомат машин хамгийн эхлээд код өгөөл тэгээд ийшээ зүсүүр автоматаар ингээд яваад өгнө гэсэн. Тэр бол бүрэн автомат эрмэг хуулганы машин байна. Эрмэг хуулганы. Тий. Тэгээд бид нэр энийг яасан гэхээр зүгээр Монголд орж ирсэн эрмэг хуулганы машинууд бол стандарт одоо 1.2 хүртэлх миллиметрийн зузаантай эрмэг хуулган наадаг болоод манайх өөрсдөө Австрийн Kain гэдэг брендийн хавтан оруулж ирсэн. Тэр хавтан минь яадаг вэ гэхээр эрмэг хуулган өөрөө 2.2 мм-ээс 2.4 мм зузаантай тийм зузаан хуулга амьсгалдаг хуулга байдаг байхгүй. Тэгэхээр тэр хуулгыг наахын тулд энийг арай технологийн арай өөрчлүүлж зузаан хуулга наах зориултаа болгож орж ирсэн. Ийм бас нэг тийм гоё тоног төхөөрөмж тийм бай. Тавилагч үйлдвэрлэгчдийн хамгийн хөргөн хэрэглээтэй хэрэглэдэг 3 холбоос идэвхтэй нүхлэний машин энэ байгаа юм. Тэгээ манай энэ болохоор хамгийн сүүлийн үеийн 6 толгойд нүхлэний машин гэдэг ингээд ерөөсөө асар богино хугацаанд бүх нүхлэгийг хийдэг. Ийм бүрэн автомат. Асар хурдтай. Энэ QR байгаа дээ тий. Энэ QR уншуулаад шууд автоматаар нөхлөн гэсэн үг байхгүй юу? Одоо энэ QR болохоор Тэнд ороход тавьж байгаа QR юм энэ айлд очиж хуулах гэсэн. Тэгээд бүгдийг одоо баглаа боодод бүх юмыг хийхэд энэ эргээрээ зүгээр ангилаад одоо ингээд хахад ингээд нийслэлийн нөхцөл амгаагийн ажил шкаф
Тэгээд ингээ хэмжээ тавьчихсан. Энэ QR-ыг уншин энэ таана орно. Эндээр бүр одоо хэдэн тал ирнэ буулганаа хэдгээр кодыг хэддэх автан бэ гэдэг үг ингээд тоогоороо гараад ирсэн. Чи үрц байдгүй юм уу? Модны үйлдэл тавилгын үйлдэл. Бүгд сорж байгаа ингээд. Бүгд ингэ сорчд юм байна. Ингээд сорооч. Ямар нэгэн байдлаар одоо юу нэг 90 сарын шаардлагатай хаг болсон офлоос өгсөн. Аа мондог байна. За танилцуулсан баярлалаа. За бид хоёр ерөнхийдөө бол ажилтгаа баг танилцаад дууслаа тий. Сая бид хоёр энэ талаас офсоос гарч ирээд энэ талын тавилгын үйлдвэр юм байна. Ингээ бүтнээрээ юм байна тий. Энэ стэйстер ланцаар том юм. Энэ хэдэн метр квадрат тах вэ? Ингээ юугаар бол Суураараа болохоор 2 барилга хоёулаа 800. 800 м квадрат. Тэгээ нийтээ 1600 м. Тийм байна. Тэгэд аюул дулаахан юм ба штэ. Сая энэ дотор талд нэг юм саарлын доторлогоо байгаадсэн штэ. Тэр зүгээр энэ төмөр дээрээ байгаа доторлогоо гэсэн үг үү? Тий. Дулаалга яваад. За. Дулаалга маань өөрөө одоо полиуретан хөөс мэн. Гал дэмждэггүй гэж байдаг. 2-3 янз байгаа. Манайх ерөөхдөө 10 см-ийн зузаантай гал дэмждэггүй хөөс шүршүүлээд за мэдээж үнэтэй тоног төхөөрөмж том үйлдвэр барьсан учраас галын хамгаалттай Хайко DSP3 гэж Солонгос улсад үйлдвэрлэгдсэн. Манайх өөрсдөө импортоор оруулждаг юм бодог багтах. Энэ бодгийг шүрцдэг гэсэн. Ерөөсөө энэ төмрийг хийлээ, дулаалга хийлээ, галын хамгаалт хийцэн гэсэн. Ерөөсөө галын хамгаалт нь хийгээл тэрэнд бол энэ бодогтойгоо ингээ орчдөг юм шүү дээ, тий. Тэгээ өөр янз бүр юм байхгүй. Энэ босох хүртэн ч гэсэн одоо юу мөнөөс бол хамаагүй хямд босох бах тий одоо цутгалт гэх юм одоо. Хүүтэй агуулга хийхээр шууд энийг үрээ газрын түвшнээс шууд газрын түвшин дээр дугуйлал болоо. Тэгэл хүүтэй агуулга. Тий. Манай болохоор дотор талдаа үйлдвэр үүсгэгээ болон тоног зөхөөрөмж зоон офсо хийж байгаа учраас газрын түвшнээс метр 40 дээр одоо бариад сорилууцсан гэсэн үг байхгүй. Газрын түвшнээс метр 40 дээр. Одоо энэ юуг ярьж гэнэ үү те? Энэ зутгалтыг ярьж гэнэ те? Ер нь одоо манай хоёр жишээлбэл нэг давхар бол одоо металл юу төмөр бетон эзэлтэй. Тэгээ хоёр давхар болонгууд металлаар хийцэн гэсэн. Тэгээ энэ барилгынхаа доор орчиж байгаа учраас бид нар дээвэр хийхгүй. Тэгнь. Басаад хийхгүй. Тэгнь. Ерөөсөө нүүр буюу шилэн басаадаа цонхоо хийгээл нүүрний басаадаа хийгээл болчихж байгаа байхгүй. Тэр энэ дээр бол миний бодлоор бол юу ч хийж болно гэж боддог. Манай энэ офсоос цааш ахаа 600 м агуулах байгаа. Хүүтэй агуулах байгаа. Оо за. Тавилгынхаа автан 200 нь л офс байгаа гэсэн үг шүү дээ, тий? 200 нь л офс. 200 нь л 2 давхар офс. Тий. 400 квадрат офс байгаа. Тийм байна. Цаашаа 600 квадратт нь манай одоо тавилгын одоо хавтангууд, замун одоо параметралуудаа одоо импортоор оруулждаг параметралуудаа ингээ хураачдаг гэсэн. Тийм байна, тий? За хөдөлгөөд үл хоёлаа. За тэгье. За тэгье. За. За бид хоёр ажиллаа тараад гэртээ ирсэн. Гэр ажилд хоёр ойрхон байхын көмөн жаргалыг одоо мэдэрж байна уу? Мэдэрч. Көмөн амар байгаа үст тий. Энд чинь ирээд юу нууцсан уу? Манайх нүүж орж ирээд сарал болж байна. Энэ угаасаа саяхан ашиглалтанд орсон. Тий, саяхан ашиглалтанд орсон. Тийм байна. Гэр бүл бүгд ер нь арга ангах. Эхнэрийн тал болохоор наа одоо тухтай танилцсан гэж байна. Манай хүн чинь хоолцаа гэж завгүй яваад байгаа шүү, тийм ээ. Би болохоор арганга чулуут тэгээд тэр байсан те. Манай эхнэр болохоор булганы гаралтай Эрдэнтийн онгоо. Оо зүг. Тэгээ манай чи солонгос тухтай танилцсан юм уу? Тэгээ бүр өмнө танилцсан байсан. Бүр өмнө. Тий. Нөгөө 20-тоо явахынхаа өмнө үү? Явчаад 3 жил болоод нэг ирсэн. За. Тэгээд танилцчаад 2005-6 оны үед явсан гэдэг. Тэр үед ер нь солонгос явна гэдэг бол бас одоо нэг нөгөө давгаа аварга хийхээр халаан байлаа шүү дээ. Яг халаан байсан үе тий. Яаж тэр үед тэгээд 20-тоо оюутны виз гараад ажлын гэрээнд тэнцээд сонгогдоод ямар үйлдвэрт аль хотод ямар хүмүүстэй хамт тухайн үед ямар цалин хөлстэй байв гэл ойлгож байгаа тэр үед дурсан л та. За тухайн үед 2000 би чи их сургуульд орчоод бараг 1-р курстэй бүртгүүлсэн. Тухайн үед бол одоо солонгост ажиллах нь арай илүү цалинтай. Одоо Монголд барилгын салбар ч юм уу бусад юм бас төдийлөн гоё хөгжөөг байсан үе. Тэгээд манай аав болохоор намайг чи инженер болоо гэж одоо инженерийн сургуульд оруулсан хүн. За солонгос явах гараа бол манай аавын дүүнэр 2-3 очсон байсан. Солонгос. Тэр айгуу том нөлөөлтөө. Тэгээд би ч өөрөө имэдэр өссөн. Тэр ах ич нартайгаа цуг өссөн гэсэн. Тэгээ ах ич нар төрүүлээ очиж гоо за чи хүрээд ирээ. Ямар ч байсан одоо бараг
манай ах одоо чамаас жаа хүүхдүүд ажиллаад байна. Чи хүрээд тэр. Тэгээд ажиллаж байгаа буцаж очиод тий сургууль соёлоо төгснө үзгээд. За яг хөө тэгээд тухайд бүртгүүлээд тэгээ 2007 онд миний виз гараад тэгээ хөдөлмөрийн гэрээгээр Солонгос явсан. Аль хотод ямар салбарт очиж ажиллав? Анх одоо Бусан хотод очсон. Бусан хотод одоо загас боловсруулдаг үйлдвэрт очсон. За. Ер нь бол одоо маш хүнд үйлдвэрт очсон. За. Тэгээ тэр үйлдвэртээ жил ажилласан. Ер нь жил ажиллаж иж одоо ажил солих эрх үүсдэг. Тэгээд яагаас хэлсэн бэ гэхээр нөгөө гадаа гасах 35 бусан чих халуун шүү дээ. За. Бусан ер нь 30 гарч халдаг байхгүй зундаа. Нэмэх 35 гэж. Тэгээ нэмэх 35. За. За тэгээд нөгөө загсаан цэвэрлээд ингээд пакетлаад янз болгоод тэрийг орж хөлдөөдөг угаад цэвэрсэн загсыг хөлдөөдөг. Тэнгууд хахаа хасах 30 амир оруулдаг. Гүн үлдээд юм уу? Шууд. Тий. Тэгээ нөгөө яг тэр Монголоос ирсэн залуучуудаар тийм л ажил хийж байгаа байхгүй. Тэгээ би нөгөө хамгийн бага учраас би тэрийг хийх болдог. Монголчууд их байдаг да өөжин бүүгээд байдаг шүү дээ. За өөжин бүү сонсч өстэй. Кангидо аймагтай Аха, байдаг. Өөжин бүү хотод очиод тэгээ тэнд одоо цаасан хайрцагны үйлдвэрт орсон. Бүр 0-оос нь ахалаа хийдэг. 7 Монгол залуутай цуг ажилласан. Тэгээ тэр үйлдвэртээ ерөнхийдөө 4 жилийн ажиллаад тэгээ нааш ирсэн. Намайг очиж одоо Солонгосын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цалин нэг 730 мянган вон байсан. Тухайд Монголын одоо төгрөгийн анш вонтой баг харьцдаг баг төгрөгийн ч илүү байсан байхгүй юу? Тэр үед чинь тийм байсан юм уу? Тий, тийм байсан. Одоо нэг 2.5 төгрөг. 2.5 тий. 2.5 төгрөг. Тэгэл 700 гаруй мянган вон гэдэг чинь тэгэл Монгол мөнгөөр бас 700 хэдэн мянган төгрөг л авч байгаа юм шүү дээ. Тий, тухайн үед тий. Тийм тухайн үед бол тийм. Би ч одоо анх Солонгост очиод цалин авч үзсэн юм чинь. Одоо ажиллаа тий. Тий. Эндээсээ шууд нөгөө их сургууль сурж байгаа явцсан учраас. Одоо ер нь тэнд байгаа хүмүүстэйгээ бас харилцаа холбоо. Одоо жишээ нь баг тэнд ажиллаж исэн залуучууд энэ цуг энэ байна уу тий? Бага. Одоо манай одоо шалны компани гэхэд надтай цуг 5 жил ажилласан ах маань ажиллаж байгаа. Одоо баг 8 жил шахуу ажилласан. Анх одоо байгууллагаснаас нь хойш л ажилласан. За тэгээд манай гэр бүлийн найз одоо багигээ залуу байдаг. Одоо Солонгост бас яг тухайн үед 2006-7 онд очиж байхдаа л танилцсан. Хүүхэд байхдаа танилцсан. Одоо хүртэл гоё нөхрөлөл найзлал очихороо одоо найзындаа очдог. Тэр хэд маань ирэхээр манад ирдэг. Солонгос руу ойрхон явж гин. Бас тэр болгонд цаг зав нь болдгоо бах та бас тий. Тий, Солонгос руу яг одоо шинэ таныг төхөөрөмж оруулж ирэх. Одоо энэ помпнуудаа оруулж ирэхэд бол бүгдэн дээр нь явсан. Тэр нь бол явдаг. Тэгээ Солонгост очиход бол бас тэндээ ажиллаж амьдарч исэн болохоор арай бас тийм гоё юм бас. Айгу өөр юм шиг тий. Тий штэ. Би чи ирснийхаа дараа 3 сарын ажиллах виз гэж байдаг шүү дээ. Одоо аялах виз. Аялах виз гэж тий. Тэрүүгээр би очиж 2-3 удаа ажилласан яхаад. Тэгтээ бол би арай өөр зорилготой явсан. За одоо би энэ хийж байгаа ажлуудынхаа одоо судалгаа хийх. Ерөөсөө тэр цалин мөнгө нь бол чухал биш. Одоо ерөөсөө судалгаа хий. Энэ солонгос хүмүүс яаж хийж ийн, ямар тоног төхөөрөмж ашиглаж ийн гэл тэгж явсан. Тэгээд явж ирч тэнд судалгаа хийж ирчээд солонгосоос бас хүмүүс авчирсан. Монголд авчиж одоо өөрийнхөө одоо энэ шалныхаа ажлуудыг заалгасан. Буцаж одоо явж хятадаас авчиж хүмүүс заалгасан. Тэгжээж манай залуучууд бүр одоо мундаг хийдэг болсон. За одоо ам бүл хэдүүлээ байна. За манай ам бүл зургуулаа. Эхнэр 4 хүүхдтэй хамт байна. Оо ямар гоё. Саяын чиг үүж байгаа ат маань ханаа бага. Тий, манай бага. Божигнолд нөхөр шүү. 3 хүүнийг охин. 3 хүнийг охинтой. Тэр анаа аваад байгаа юм ба шүү дээ. Тий, анаа. Тий, анаа дүүг бол сая хоппа гэж цуг татаад аваа хийсэн. Анаа бол одоо аягүй нэмэртэй хөөц. Охин хүүхд арай ондоо байна уу? Яаж юм? Хүүхдүүд маань ер 10 гараад ирэхээр тус дороод ирчих واخ. Би болохоор хүүхдүүд 10 нас хүртэл юу ч хийлэхгүй. Одоо 10-аас хойш л ингээд ээждээ туслана, аягаа угаана, хогоо шүрдэн, одоо шалаа угаана гэд өөрийнхөө нойлыг угаана гэдэг ч юм уу. Тэгээд 10 нас хүртэл зааж өгөөд ингээд бас гэрийн ажил сурах гал битэр. Тэр 10 нас хүртэл одоо манай хоёр байг бол одоо юм хийхгүй. 4-5 нас хүрэхэд тэгж хэлэхэд хүүхд ойлгоч шүү дээ. Тий, ойлгоц. Одоо манай одоо дунд банд болохоор утасгүй. За, одоо хэдгээр анги? Одоо 2 дугаар. За. За чи 10 нас хүргээ би зам буцаа авч өгнө. Би тохирцсон. Тэгэхээр тэрнээс өмнө бол одоо утас гэдэг ахгүй.
зургатаар бол одоо үздэг юм зургатаа бол үзчих юм аа үзэн. Тий. Гэхдээ өөрийн гэсэн ухаалаг утастай болох арай болоогүй. За тухтаа ярьж чадахгүй бол галтгоонд л ажиллаад байгаа шүү. Хэн блэ манай гэр бүлийн хүн? X-сүрэн. За сая шинэлгээ сайхан болж өндөрлөө. Хөдөө гадаа золгодгоо. Ижи яа одоо ахтай хамаатан сатангууд нар хангаада байна уу? Тий. Энэ жил манайх золголт хийгээгүй. За хүндэг шалтгаан байна. Тий, хүндэг шалтгаан гарсан. Манай эмээс нэлээд өндөр наслаа сая оны өмнө бурхан болсон. Зөв. Тэгээ бид хэд яг одоо шинэлгээ хийгээгүй юм чинь одоо хамаатан саднаа гэртээ ураад одоо манад шинэ байранд орсон учраас нэг цай авалгаал нэг жаврын өргөгээд тэгээл өнгөрсөн. Зөв. 13 дугаар сургалт гэсэн. 13 ч оролцох. Тий, орол ирсэн. Тэгээ ер нь бол нэг 9 оны авцаа танилцсан байсан. Одоо интернетээр. Тэгэл танилцаал. Тэгээ 10 онд ирээл тэгэл буцаж ирээл гэр болсон. Тийм ээ. Тэр ажиллаж явах үедээ бол нэг тэгж үзэж хараад, зугаалаад, тиймч гайхамшигтай юм очиж үзье, иймч гайхамшигтай юм харъя гэдэг нь хомс байгаад идэв юм шиг. Тэгээ яг тухайн үед ч одоо нөгөө Жусок гэж баяр болд нь шүү дээ. Одоо ургацын баяр одоо дулаан халууны 8 сард болдог тийм 8 сард болдог. Тэрүүгээр яг найз нөхдөөрөө цуглан далаа малаа орно. Тэгээд парк марк орно, амтны өрөөлөн орно, жоохон байсан учраас тэгээд тиймэрхүү маягаар л өнгөрөөд гэсэн. Тухайд бид нар ч одоо 5 жил ажиллаж чэйж орж үзээгүй буцаж байгаа шүү дээ. Юу харин тийм яг л тэгж байгаа. Гадаадд бахад бас золголтууд их гоё болдог тий. Тий бид ч одоо тэгээд өөрхөн дэрэг үндэндээ одоо цагаан сараа хийдэг л буузаа хийгээл нийсэл салаадаа хийгээл тэгэл цагаан сарыг одоо ах нарын дэ очиод өргөн дэлгэр хийдэг. Одоо ч одоо гадаад дуу монголчууд наадам цагаан сарыг бол маш гоё хийдэг. Маш гоё тий. За одоо бол ганц гэрээ хатмаа бүхнийг захирагч. Эцтэй баг нь хэн бэ? Мандуул хаан боломж өстэй. Сайн байгаа. Энэ гоо бооз идэх үү? За экстра наш суух уу? Тэ хоолных нь юу яасан бол? За өөрийгөө танилцуулаач, танилцъя. Экстра. За. Одоо нэг дороо цуг ажиллаж байгаа юу? Тэгээ бизнес дээр цуг төвлөрж байгаа юу те? Санхүүг нь хариуцж байгаа юу? Тий. Ер нь мэдчихсэн мэт хэлсэн мэт. Наашаа гарахтаа л хэлсэн үү? За. Ажил их байна орой доо. Ойртой их. Цагаан сар гэдэг жоохон амарвуу баг ятаа уушах. Цагаан сарын өмнө ч нөгөө жилийн эцэн тайлан гэдэг. Яг нөгөө тайлантай үед давхцдаг болохоор айгүй завгүй гэл. Тэр аюу. Манай энэ тайлбар юм яг гоё ухаалаг системээр одоо бүх юм ингээд гайгүй явдаг болцсон уу? Болцсон. жилд 2 удаа гаргадаг. Тэр нь яг одоо 1 сарын 20. Энэ божигнолох юм байна уу? Манай автомат нэг мик өгч битэр чи баг хоёулаа сууж байгаа бүтэн нэвтрүүлэг бадчихаар юм шүү дээ. Мандал битэр чи. Та угаасаа ачлалгад л өгөхөөс та баяр мөнөөсөө мөнлөлтөө. Тийм ээ. Тий. Ер нь бол яг 2 том баяр байна шүү дээ. Тий. Тэр хоёрын хамгийн чухал нь бас цагаан сар чухал шүү. За сайхан боллоо. За сайхан боллоо. За Багрогийнхаа бэлгийг гардуулж өгнө. Цагаан сараар ч одоо монголчуудын сая сар шөнийн золголтыг хамгийн их чимсэн хүнсэнд тооцогдсон шүү. Багроо юу? Тий, Багро одоо хамгийн хүндтэй хүнсэнд тооцогдсон. За тэгээд одоо энэ чи одоо юу надаар хэлүүлэх вэ одоо тий. Энэ чи Багроны бүх төрлийн гоё одоо юунууд байна. Хүнсийн ногоонууд, хамтлагч нар байна. Тэгээд мэдээж одоо Монголынхоо хөрс шоронд тарж ургуулад Монгол хүний гараас Монгол хүний хагагт ирж байгаа шүү дээ тий. Тэгээд Багрогийнхоо бэлгийг бас гэрээ эзэгтэй гардуулж өгчөө. За тэг. Баграа. За баярлалаа. Өө, цаашны бэлэг шүү. За баярлалаа. Одоо гаргаад бас дуртайгаа идсэн ч болно. За. За. За сайхан буу цаахан дээр нийтээ. За. Манай ер нь Джеймс ногоо мах бүгд л одоо органик ба шүү дээ. Тийм шүү дээ. Миний байлын идэх юм. Бооз идэх юм уу? За Баграта бооз идчих минийхөө. Ой тэр.
Хоол нь сайн уу? Сайн. Тэр маш чухал. Өглөөхөө чиг амтлаа да. Агро махны соус. За бид хоёр одоо гэрээ танилцуулдаг хэсэг рүү орно. Нэвтрүүлэг чинь бас үндсэн гол хэсэг шүү дээ. Тэгээд байранда ирээд бол ерөөсө баг юу юм бэ? 2 сар болж юм уу? Сар л болж. Сар л болж байгаа юм уу? Оо би ч 2 сар гэж яга ойлгосон юм лээ. Зүгэл ерөөсө удаач юм биш үү? Тий. Нүгж орж ирэл. Тэгээ харин тэгвэл амар хурдан тогтсон юм шүү дээ. Тэгсэн. Энэ одоо танаа хийсэн тавилга уу? Тий. Манай хийсэн тавилга. Байранд орлоо гэл тэгэхэд шууд нөгөөдтэй ингээл загвар юга гаргаал тэгэл за ийм материалаар ингэж хийнэ гэл. Тэгээ өөрөөсөө болохоор яг сайхан ингээд нөгөө юмдаа тохируулж ингэж хийж ин яаж ин. Тий. Зургийг хэн гаргав? Зургийг одоо эхнэр өвтөөр өөрсдөө гаргаад. За Дизайнер автотойгоо ярилцж хагаад. Зургийг гаргасан. Хамгийн гол зүйл бол нөгөө өөрийн хэрэгцээндээ тааруулж хийх чил. Чухал. Тэгээ нөгөө өмнө байсан байрныхаа одоо бүх зүйлийг багтаах хэрэгтэй болсон. Тэгэл одоо энийн тэнд байрлуулъя, энийн энд байрлуулъя гээл бүгдийн сайхан зураал. Тэгээд хийсэн. тэгж байгаа л манайхан бол дор нь хийнэ шүү дээ. Дор нь. Тэ. Энийг одоо ингээд зураг гарлаа бол очиод нөгөө айхтар ухаалаг машинд чинь ерөөсөө ороод QR кодоор бүх хэмжээ дамжаа зусаж гаргаж ирээл авчраал тах хэвчтэй. Тэ авчраал өгсөрч. Тэ. Тэгнэ. За ингээд мэдээж одоо ерөнхийдөө жихаа зарилгыг дагаад айл болгонд төрийн одоо зарилгаар морин хууртай байя гэдэг. Тэсний дагуу энэ бас сайхан хуруу шүү. Энэ бүр мастер хуруу, тоглолтын хуруу энэ. Тэ энийг одоо би өөртөө зөрүүлж хийлгэсэн. За. Тэгээд мастер маруур бөөрөн дээр нь одоо арслангийн төрстэй. Тийм байна. Тий. За танаа би баг гараагүйсэн юм уу? Тий, баг гарааг одоо энэ манай дундах бандын нөгөө өсний найрны өмнө авдаг. Дайхны өмнө. Ер нь дайхны өмнө ингэж зураг авдаг уламжлалтай. Тий. Тэгээ манай багч одоо ахуулаг байгаа учраас одоо яг энэ дундах бандаа ахуулахтай ингэ зургуудыг авсан байгаа. Арслан бол ер нь яагаад ингэж одоо компани нэр одоо юу гэдэг юм те? Яагаад энэ Арслан гэдэг нэг юм яваад байна? За компани байгуулахад одоо 20 гаруй нэр бичсэн. За. Түүн дотроос ганцхан Арслан нөлцсөн байхгүй. Яасан суулсан юм уу? Гүй ингээд одоо очихоор шиг ингэж ярьсаар байгаа доо. Тий одоо нөгөө нэр нь тавхацаад. Тийм үү? Юун дээр очиж шүлэхээр үү? Тий. Тэгтээ тэр Арслан гэдэг нэрээ бичсэн байсан. За. Хас Арслан гэж бичсэн. Тэр нь үлдсэн байхгүй. За. Тэгэл яг тэгтээ өөрөө өгснөр үү? Тий. Энэ ямар гоё хөрөг вэ? Энэ бас Арслан байгаа. Тийм байна. Та өөрөө хийх юм уу? Тий. За. Энэ одоо нэг айлын дээвэр хийж өгöd хөөрөг хийдэг залууг. За. Тэгээ тэрнийхээ одоо бартер гэх юм уу? Тэгээ энэ дээр би өөрөө ингээд Арслангийн хийлгээд эндээ ингээд хасаа. Тийм биш үү? Одоо бол ингээд гэрт ингээд энэ өөрөө барьдаг байсан би. За. Тэгээ одоо бол барихгүй. Одоо нэг жоохон нандинах маягтай. Тэгээ ингээд хас Арслан гэдэг. Монгол ясаараа за сар шиндээ сайхан аварж гин үү? Сайхан аварж гин үү? Сайхан онд минь тарган сайхан ороо. Тарган сайхан ороо. Хүний нэг үзэнгээ яриад байна шүү дээ. Бас чаман гоё хийцтэй. Одоо нэр морь уяад удчихж байгаа байх шүү те. Ерөнхийдөө би хүүхэд байхдаа 5 жил хурдан морь унсан. За хөдөө өссөн. Зуныхаа амралтаар эмээ өдрөө очиж малыг харж өгдөг. За ахнаар хурдан морь ууин, морийн унана. За эмнэг мордын өрөө даагийн сургаж сургана. Тэгээд 5 жил шахуу морь унаад 2 жил одоо туслах байж хийсэн ахыхаа. За. Тэгээд одоо их сургууль ажил төрөл гэж яваад. Тэгээ одоо 2024 онд манай сувын 100 жилийн болсон. За 100 жилийн ойд болохоос одоо 3 жилийн өмнөөс би бэлдэж эхэлсэн. Одоо энэ сумынхаа 100-д нэг оролдчихъя. Одоо 100 жил одоо нэг л болдог. Нэг л бол тийм шүү дээ. Дараагийн 100 дээр байхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр ер нь 100 жилдээ сайхан уралдчихъя гэж бэлдээд сумдаа очиж уралдаад сайхан бас айраг төр авсан. Ямар гоё юм бэ те. Аль насанд ямар сайхан хүлгүүд. Тий. Миний хязаалан бор өрөө би ерөөсө хоёрхан өрөөтэй очсон. За. Тэгээд энэ сайхан том наадам олон аавын хүүхдүүд морь уралдуулна. Ер нь зүгээр сайхан уралдын хоёрхан ч гэсэн олон аав хүүхдүүд олон айраг түрүү авах учраас хуваагаад авъя гэж үзээд. Тэгээ хоёр өрөөтэй очиж уралдаад нэг нь зургаалаад шүдлэн өрөө минь зургаалаад хязаалан өрөө минь одоо айргийн хоёр тавьсан.
Оо хамаач тий, үзсэн. хамаач үзсэн тий. Ямар гоё юм бэ. Үргангаан аймгийн Хужирт сумын 90 жилийн болсон. За. Тэрэнд бас бор өрөөтэйг очиод бас хамаач үзсэн. За тэгээд түүнээс бас 7 хоногийн дараа Эрдэнэ хотын илгээлтийн эзэдийн 50 жилийн яваа гэдэг одоо том Наадам болоод. тий улсын бүсийн наадам болоод тэрэнд одоо миний бор өрөө бас давхар уяагаар аргийн давтарталсан. Тэр жил сайхан наацсан. Яста сайхан наацсан. Улсад ер нь тэгээд үзэж юу? За энэ жилд оролдоно гэж бодож байна тий. Хаа. Түрүү жил болохоор одоо улсын наадам, сумын наадам давхцсан. Тийм учраас одоо 100 жил ганц удаа болдог болохоор зорж ицсэн гэсэн. Улсын наадмаа дараа жил болъё гэдэг. Тийм манай өвөө бас одоо мөр үйдэг хүн байсан. Оо за. Одоо шилээ энэ госуур сойдог гэхэд одоо энэ бол одоо өөгийн үеийн эхний бол одоо уул нь готлын сойдог юм шиг байна. Одоо тийм л юм шиг байна тий. Одоо энэ одоо надад бас ингэ дамжигдаж ирсэн. Ямар гоё юм тий. Тэр тамга уу? Тий, тамга. Яасан ч гоё хийцтэй юм бэ. За тамга өөрөө зохиогоод хийцөө. 3 толгойтой морь. Тий. Вайн өтер тий. Тий. Тамга өөрөө зохиогоод хийцээ. Тий. Энэ одоо хурдных нь одоо медалууд нь байна уу тий? Тий. Ерөнхийдөө нэг уйсан адуунуудынхаа одоо яг энэ хэсэг бол одоо миний морины одоо тий. Морины хэсэг. Энэ одоо гэхэд Хужирт сумын байгуулагдсан 90 жилийн пайз. Тийм. Тий. Энэ болохоор илгээлтийн эзэдийн одоо 50 жилийн бас одоо ингээ пайз хадагтайгаа. Гоё. Одны зэрэг айрыг өнөртнө. Шүү. Медаль одоо пайз тухайн үед зүүжсэн одоо номер тий одоо ингээд за энэ манай хоёр том бандын хобби. За. Тэгээ ерөөдөө нөгөө аялсан орон ч юм уу тий явахдаа ингээл нэгийг авчиж өгсөөр байвал айгуу сайн эвлүүлдэг. Тий бүр эвлүүлдэг юм байна тий. Зүгээр нэг юм юунууд нь биш юм шүү дээ. Энэ жишээлбэл 750 мянган ширхэг. Одоо хэд анги байгаа юм тий бэ? талаас бүрдсэн гэсэн. Энэ бол хүүхдийн нөгөө нэг одоо суух чадвар тий сэтгэн бодох чадварыг айгуу сайн хөгжүүлдэг. Тэгээд одоо энэ миксер, ко биш. За тэгэл энэ портлот за тэгэл уралдааны машин байж ах шиг байна. Манай том айгуу сайн эвлэл. За энэ гоё авдарныхаа тухай яриач нэрэ. Тэгээ энэ одоо анх бит хоёр тусдаа гарахад за эмээ өвөөгийн авдар. За. Яг өвөө эмээ өвөө ч одоо манай аранхахын чинь 2 сайхан авдар тавьдсан шүү дээ. Ер нь тийм баруун зүүн дээр тий. Тэгээ манай би ч өөрөө эмээ өвөө дээр өссөн болохоор тэгээд надад нэг авдар нэрсэн. Анх тусдаа гарахтаа л одоо бит энэ авдартай гарсан гэсэн. Энэ авдар нь болохоор одоо ээж аваа авдар. Өвөлж ирсэн авдар. Тийм. За орж болох уу? За сайн уу? Мишель хичээл давгүй юу? За одоо хэдвэр анги Мишель? 5 дугаар анги. 5 дугаар анги юм уу? За түүгээсээ харж байна уу? Хаяа нэг даалгавар ихтэй болохоор харах цав гардаг. Даалгавар ихтэй юу? Тийм байна. За ямар хоббитай юм? Зураг. Жил тахаар нэг зав гардаг. Тэгээд найзуудтай тоглолцоод орой хугацаанд юу тоглож байна та хэд? бид хэдүү гадаа нэг цаас масаар тоглоод. Ямар мундаг. Та хэд уцаараа ингэж тоглож байна уу? Үгүй. Нийлээ хижээ дарахаар уцаар тоглодог. Найзуудтай гадаа тоглодог. За хичээлд амжилт хүсье. Мундаг ах юм. Өө чи ёо. Энийг надад зүүж өгөх. Яана чи. Аадаа чи юу. За сайн уу? Сайн. За өрөө нь хаана уу? Энд. Орж болох уу? Орж болно. Чи юу ямар хоббитэй? Миний учраас лего юм. Легоны хобби юу? За. Одоо хэн блэ? Нэр танилцах юм шүү дээ. Лав өчр. Лав очир. Одоо хэдвэр анги? 7 дараа. 7. Лего яагаад тийм амар сонирхолтой? Яаж байгаа сонирхолтой болсон? Илүү хэрэл нэг 3 метр шүү дээ. Ингээд бодоод чи тэгвэл ийм юм шүү дээ. Ингээд бодоод ингээд хийдэг тийм юм дуртай байна тий. Спортоос урлагаас юу вэ? Спорт, волейбол. Бас волейбол тоглох уу? За хамгийн сайн хичээл нь юу? Мат. Мат. Тийм баха. За миний хүүч сая медаль авсан шүү дээ. Юугаар вэ? Математикаараа. Ямар юу авсан? Миний сургууль цаанаас нэг олимпиад явуулаа. Сургуулийнхаа юу? Тэгээд медаль авсан. Дүүн суун. Тийм. Энэ доллараар ахын суун. Тэгээ яг өөр өөрсдийнхөө юм. Медаль энэ юм уу? Тий. Харчих уу? Энийг авч хараалаарай. Лаг учраа.
Тоочин хүүхдүүд гэж шүү дээ. 5 дахь анги. Оцсон. 5 дугаар анги дөө. Энэ болохоор JT-ийн юм байна. Тийм байна. JT-ийн. JT-ийн юм байна. Энэ болохоор сая шинэ Монгол 3. Яа. Оюуны хүч математикийн уралдаан тэргүүн байр гэж байна. Гаралтай гоё шүү дээ. Мундаг шүү дээ зэлээ. Одоо тэгээ цаашдаа материал ингээ явал гоё инженер болох сонирхолтой юм. За амжилт. Наваг энэ хавлангийн мэргэн гэдэг. Мэргэн одоо хэдэн настай юм? 8. 8 настай юм уу? Тэр чи хэддүгээр анги гэсэн үг үү? 2. 2 дугаар анги юм уу? За хичээл нь давгүй юу? Давгүй. Давгүй. Мэргэн бас цуг сурдгуу. Нэг сургууль уу? Тий. Ааха. Танай анги хамгийн лаг хичээлээ хийдэг нь хий. Очир Эрдэнэ. Очир Эрдэнэ юм уу? Чи ч удахгүй Очир Эрдэнэс сайн болчихно үстэй. Мангар хурдан бичсэн. Мангар хурдан бичсэн юм уу? Гэтэ чи Очир Эрдэнэтэй яг уралдаж бичвэл бас гүйцэж магадгүй үстэй. Яг адилхан явж байгаа. Яг адилхан явж байгаа. Окей, тэгвэл аюу сайн байна. Уншихтаа бол чи асуудалгүй үстэй. Амар хурдан уншиж байгаа үстэй. Тийм байна. Би тарай уншилгын авраг олж ирсэн. Оо, цаастан кул юм шүү дээ. Би яг харин тарай дээр чи ингээд амар сайн уншдаг хүүхдүүд нэ би ч хараад мэдээд идэх байхгүй. За тэг ямар хоббитэй юм чи? Хобби. Тэ. Спорт, уралдаг, зураг, бүжиг, дуу гэж чам. Робо Kids юм. Тэр нь AI. За. AI дээр юм хийд юм уу? Ямар мундаг. Юм ухсараад тэрийг ажиллуулна хөдөлгөөл. Тийм үү. Чи тэгэд агаатайгаа хамт бас ингээд Lego мэг ухсрахтан тус болж байна уу? Оролцдог. За чи тэгэд гоё камерлаа ингээд харж байгаа зэ. Аав ээжтэй, эмээ өвөөдөө, игч ахтай бүх хайртай хүмүүстэй гоё мэдчилгээ өргөж. Ах ихтэй, эмээ өвөө, аав ээжтэй. Хайртай. За мондөг чи нэстэ кул залуу ш. За амжилт хүсье хичээлээсээ хийгээрэй зэ. Ямар гоё. Бас л танаа хэлсэн л. Тий. Шүгээс сав. Одоо юм шилэн нүртэй явж модолцсон ба. Тий. Бүх юм хараа. Бүх юм хараа. Тийм хаана байна гэхгүй. Нээж үзэхгүй юм да тий. Тэгээ шилэн нүртэй байхаар бөөр зэгцтэй. За гэрээ танилцуулсан явдал их баярлалаа. За. Танилцуулсан явдал баярлалаа. Чамаг хин гэдгиймээ хөөе. Ваа тэгдэм үү. Ийшээ хараарай. За ийшээ хараарай чи. Вэш. Чамаг хин гэдгийг хөөе гохоо. Тэгдэм үү. За та нар ойлгож байгаа хэрэг. Бүгдээр минь төрүүлээ шүү сайн тий. Тэгээ зайшаа зохиорой. Окей. Вана инстаграм. За одоо тэгээд нэг дор ажиллаж байгаа юм чи өглөө гараад орой ирэх цагийн хуваар ер нь зэрэг байна уу? Эсвэл бас та гадуур ажил хөдөлтөө та ажил дээр суугаад юм зөрж гин үү? Зүрх үү тий? Зөрөөл. Аа. Бүгд гэрийн ажлыг зөрж хийж. Тийм байна тий. Өглөө одоо шилбэл хүүхдүүдээ би их таваа гарна. Тэгээ араас нь ээж нь гарна. Орой жишээлбэл одоо хин төрүүлж тарсан нь аль завтаа хүүхдүүдээ аваад харин хоолундаа хийн. Манай ээж нар тусалдаг. За ойрхон юм уу? Тий ойрхон. Гэр ойрхон байх уу? Тий. Нэг ажлын өдрөөр хараад өгчтэй. Ямар гоё юм бэ те. Тэгж харахгүй л ажил амжихгүй. Тийм баг. Тайлан тооцоо ихтэй бол та бол их суун үстэй. Суунсан. Одоо тэгээ танах чинь бас өвлийн цагтаа 50 орчим, зуны цагтаа 100 гаруй хүмүүс үт юм шүү те. Тий. Тэгээ энэ хүмүүс чинь нийгэм даатгал шимтгэлэл дүү янзын датуур тайлан цалин хөлс гэдэг юу ისე яах вэ? Санхүү та хаан төгсөн юм. Мөс. За. Эрдэнэтэй мөс төгсөөд тэгээ дараа нь хотын мөст магистр төгсөн. Танилцчаад эргэж ирж нэг уулзчаад тэгэл жил 8 сар байхгүйсэ таавал. Тий байх. Чатлаа. Чатлаа байна. Чатлаа. Тэгээд ер наашаага бас наашаага яарах бас нэг том шалтгаан байсан баха тий. Одоо тэнд үлдээ барыг гэдгээс илүү тий. Яг энэ олон шалтгаанаас чинь ийм олон шалтгаан урган гарч байгаа шүү дээ. За одонгоо хизээ. Одонгоо өнгөрсөн 5 сар. Өнгөрсөн 5 сар. Тэгж. Гэр бүлэрээ гоё хийдэг хобби, сонирхол гэр бүл одоо нэгддэг юм байдаг шүү дээ. Жишээ нь манай гэр бүл бол одоо нээсэн кино болгоныг театрт үздэг ч байд юм уу те. Эсвэл жүжиг үзэх дуртай, эсвэл бол спортоор уулан баглахдаг, байрдаг тийм цаг зав гарч ийн үү.
За ер нь бол хэлсэн шүү. Яг гоо Яраагаад явчих. бид хоёрын хувьд бол яг гоо киноор театр ороод үзэх одоо тийм ойлгоноо болгох бол байна тийм. Стар бол одоо яг төгжирсээр хэлбэл 8 цагт тардаг ч юм уу. За одоо яг энэ хүүхдүүдийн амралтаар л нэг амжуулж явах юм шүү дээ. Одоо өвлийн урт амралтаар 100 бол яг манай ажилч яг эд ачаалттай байдаг учраас тэгээд. Гэтэ яг одоо хүүхдүүдэд дагуулад аялах ч юм уу цаг зав зарцуулна. Сүүл хаашаа илүү. Сая бид оны өмнө 10 жилийн ойгод бид манай хамт олон хайнаа явсан. Тэр нөгөө бөөнөр зураг авахулсан байсан. Гэхдээ хүүхдүүдээ бас гэр бүлээ бас аваа явчихсан. Тийм шүү дээ. Хоёулаа нэг дор ажилтсан юм чи тэгэл эдгэр ч гэсэн бас нэг дорлоо гэсэн үг шүү дээ. Яг болж өгвөл яг нэг 2 жилдээ нэг удаа ч юм уу аялчих гэсэн хүүхдүүдтэй аваад аялчих гэсэн бас зорилго тавиад тэгээд аялдаг. Манай экстрем бол Эрдэнтийн юм байна те. Тий, Эрдэнэт. Яг Эрдэнтийн төв дээр л баг нас залуу нас Эрдэнэтэд төрж ирсэн. Тийм байна, төрж өсөөд их сургуулаа төгсдлөө тэнд. Тэгсэн. Байжгаад нааша мастер гэж орж ирсэн юм байна шүү дээ. Тэгсэн. Тэгэл тэрнээс хойш одоо Эрдэнэттэй очиагүй юм. Дундор нь очлоо яах вэ? Зундаал нэг очдөг. Хүн болчих байгаа. Цагаан сар болгонд төр явж залгадаг. Тэгдэг. Гэрийнх нь бас Эрдэнэт ах トゥ нар нь байна. Тий, байгаа. Гой газар тий. Гой газар. За одоо ижи аав нь бас Эрдэнэтийн хүмүүс үү? Тий. Аав манай өвчин Булганых гэж юм тий. Манай ээж болохоор угаасаа Улаанбаатарт унган. Тэгээ Оросд ирэхүүд танилцаад тэндээ сурдаг. Тэнд сурч байсан хоёр шүү дээ. Тэгээд хоорондоо нийлээд. Нөгөө жинхэнэ нөгөө Чингис хааны нөгөө жагаах эрхүүгийн хавраа гэсэн. Тэр клипний түүхэн бодит ойлгомжтой. Тэ? Тогтмол 50 хүнтэй байгууллага гэдэг чинь цаана дахиад 3-аар үрж чадна шүү дээ. Тийм үстэй дор хаяж. Гээд ингээд бодохоороос олон хүмүүсийн асуудлуудыг бас дэминж яваа. За бүр бүтэн шийдэх нь юу юм те. Гэтэ ямар ч гэсэн дэминж яваа. Энэнд ингэж явна гэдэг бол амаргүй баг. Зөвхөн мэдээж ингэж явхад олон хүний сэтгэлийн дэм айгүй хэрэг болдог юмд те. Бас яг ингээ мөнчрөөрөө явхад бол юм чинь бас чанга шүү те. Тэгэхээр ер нь яг баярал талархаж явдаг те. Одоо ингээл хүмүүс байдаг шүү. Тийм хүмүүстэй бас гоё сэтгэлийн одоо бэлэг буцааж барья гэвэл. Тэгээ анх эхэлж байхад одоо бүхэл юм хэцүү байдаг. Тэгээд тууштай байх нь одоо хамгийн том одоо чанар. Тэгээ ер нь тууштай шантрах үе зөндөл байсан. Гэхдээ тууштай зүтгэснийхээ өнөөдрийн одоо зэрэгтэй явж байгаа. Тэгээд манай одоо миний ээжийн талын, аавын талын ах トゥ нар их надад тусалдаг. Одоо яг нөгөө талбай дээр их одоо ажлыг 100% хариуцж чанартай сайн хийхийн тулд одоо тэр эдмэр бас маш их тусалдаг. Тэгэхээр одоо төдийгөөс өдий хүртэл тусалсан ах トゥ одоо хамт ажиллаж байгаа хамт олондоо за тэгээд итгэж ажил өгдөг одоо захиалагч, түншлэгч компаниудаа бүгдэнд нь баярлал талархаж явдаг шүү. Яг үнэ. Тэгээд эцэс цосноо захиалагч байхгүй бол яах юм тийм шүү дээ. Юу ч хийгээд одоо болохгүй шүү дээ тэр чинь. Тэгэл айрталт байгаа найз нөхд ах トゥ хамаатан садан гоё ихтэй хүмүүс байна гэдэг чинь юмд зүтгэх нөгөө ирч аавна. Тэгээд хариуцлага өрнө. Тий. Багаараа л зүтгэж ер нь. Бүгдөө л одоо тэр ажлыг чин сэтгэлээсээ урдан шуурга хийж ижил одоо амжилт араасаа ярина. Ер нь танаа гэр бүлийн одоо хамгийн том баримталтыг зарчим юу? Ер нь бол яг хүн би бол боддоо шүү дээ хүн яг ярьсандаа хэлсэндээ бусдад төвөг болохгүйгээр тэгээ би ажлыг хийж чадна гэсэн бол тэрийг сайн хэрэгтэй чадахгүй бол би чадахгүй нэ гэдэг. Тэрийг бас хэлдэг байх хэрэгтэй. Ер нь ярьсандаа л одоо хүүхдүүдэд яг тэгж хүмүүжүүлж байгаа зү тэ. Миний хүүхд хүнд битээ худлаа хэлээрэй. Найз нөхдөдөө заа гэсэн бол яг л одоо энэ эдийг цаг бариулах гал. Эхний ээлжинд ямарсан. Ер нь бол одоо чи миний хичээлээсээ битээ хоцроо ороо тэ. Одоо хүнд битээ бодлоор яриа. Одоо аавынхаа ажлыг тэгэл заавар зөвлөөл тэгэл. Жохон томроод ирэхээр нь одоо нөгөө ярилцаад энэ болохгүй тэр нь болохгүй энэ болдё шүү гээл одоо хүмүүжүүлнэ гэж бодоод байгаа шин. Ганц охиндоо бол бас янз шүү. Янз.
гэр дотор нэг юм фракс үүсч байна уу гайгүй. Атааг нь гайгүй. Гэхдээ ер нь угсгүй шүү. Нэг тийм болчдгийг байл шүү дээ. Болоо багаас авах. Ер нь ингээл энэ тал руу хүү бол ээж тал руу гэл тэгэл ер нь нэг юу болчдөг тал байдаг шүү дээ айлууд. Хүний газар ажиллаад эргэж ирэхгүй залуучууд аягүй их байгаад наа. Яг өнөөдөр өнөөдрийн төвшөнд одоо ингээл очоод 5 цаг хийя. Хүний газар ажиллахыг сураа. Тэр одоо гоё хөгжилтэй орнуудын соёлыг бас мэдрээ үзье те. За нэгдүгээрт хоёрдугаарт очоод ажлын хөдөлмөрлөө ингээгээд явж байна. Тэгээд уг нь эцсийн дүр дүндээ бол буцаж ирээд те сурсан бол тэнд мэрэгчлэрээ те сураад ингэсэн бол эргэж ирээд тэрүүгээрээ ингэхчүүд юм их орондоо юм хийх бүтээх ажиллах. Энэ нь тэгээд бас яг тэднэрт буруу гэж бас болохгүй болчиход байгаа тийм ээ. Энд чинь ирэхэд өөрөө яг ухтаж авах газар маань хэр цалин хангамж, хэр орчин нөхцөл, хэр боломж болцоо, хэр дарамт шахалт энэ бас байдгийн бэ гэдэг ингээ асуудлууд байгаад байгаа. Тэгэхээр би өнөөдөр зүгээр яг одоо ингээ гадаад ажиллаж байгаа, амьдарч байгаа, сурж байгаа монголчууд маань ирээгүйг нь буруутгахгүй. Мэдээж тийшээ үлдээд тэнд хүүхдүүдийнхээ боловсрал ирээдүг бодож чинь хүний л амьдрал бидний ямар шийдэх хэрэг байхгүй шүү дээ. Гэхдээ залуучууд маань бас эргэж ирээд их орондоо хийх юм бол өнөөдөр ерөөсөө хүмүүсийн нөгөө боломж байна гэж харуул боломж байгаа. Байхгүй гэд тэнд л боломж байна гэд өөр газрыг сонгочих юм бол тэр л байхгүй тийм үү. Тэгэхээр Монголд бол боломж байгаа юу? Байгаа. Маш их байгаа тий. Энэ бол бүр хамгийн их баг боломжтой ч газар үеж магадгүй шүү. Тий, хамгийн их боломжтой газар. Би тэрийг л одоо хүмүүст сонсох гэж энэ айлаас нэг гоё мотивац авчаасаа тий гадаадд ингээд ажиллаад бүр сургуулаа орхин барин байж ажиллаад халаасандаач 5 цаастай тархиндаач мэдлэгтэй дотрооч зоригтой ингэж ирж штэ чадчих штэ хүн тий тэр тухайн л би ярих гэдэг. Тэгээд та тэрийг нэг хой зангидад хэлээч. Гадагшаа явах нь бол зөв. Яваад үзэх хэрэгтэй. Тэнд очиод бусад орны хүмүүс яаж хөдөлмөрлөж байна, өглөөнөө зориу бол яаж ажиллаж байна, яаж одоо амьдрал ахуйгаа авч явж байна. Тэр гадаадд очиод ажил хийгээд тэр ахуй амьдралтай соёлтой танилцаад тодорхой хэмжээний өөрсдийн зорилго нөгөө байртай болгоч байд юм уу те. Эсвэл одоо их сургуулаа төгсөж байд юм уу. Зорилгоудаа бол биелүүлэх хэрэгтэй. Зорилготой байж чадгүй амьдрын шүү дээ. За зорилго биелүүлэгдээд яг залуу хүмүүс бол зорилгоо биелүүлсэн байртай болъё. Одоо сургуулаа төгссөн бол зорилго биелүүлсэн бол нутагтаа ирэх хэрэгтэй. Монголд яг бусад орноос бас жоохон хөгжингүй байна шүү дээ. Тэгэхээр тэнд харсан одоо шинэ содон юм Монголдо ирээд хийхэд бүрэн боломжтой байхгүй. Тэгэхээр Монгол бол би бол одоо боломжийн уурхаал гэж нэрэн. Тэгээд аль болохоор ирээд одоо анхандаа бол хэцүү шүү дээ. Ер нь бол шантрах үе байна. Гэхдээ тэрийг одоо боломж болгож хараад ард нь гарч шантрахгүйгээр зүтгэлэх юм бол ард нь гарч чадна л гэж хэлмээр. Ер нь гэхдээ залуу байгаа даа. Тийм шүү дээ. Ер нь тэгээд одоо ингээд 40 45 50 өрөөдрөл жоохон хашрна шүү дээ мэдээж. Одоо тэгээд олон жил гадаад байх юм бол ядарна. Тэнд бол одоо хамаг ирч хүчээ бол ер нь шавхгаал ирдэ шүү дээ. Тэгэхээр яг залуу байгаа дараа ирээд энэ бас өөрсдийнхөө аж ахуй амьдрал улс орныхоо хөгжил төв нэмрээ оролол одоо чухал гэж үзэж байгаа. За ястаа сайхан л. За тэгээд эмээд итгэж байгаа гарын бэлгийг өгнө. Манайхыг урд нь үзчихсэн бол 5 нүдэн танаад ханы гэдэг одоо хоёр ч салшгүй юм болчиход байгаа шүү дээ. Тийм байл. Тэгээд 5 нүдэнгийнхаа одоо эдийн дээд одоо сайхан аягийг би бас одоо дандаа бэлгэлдэг. Энэ одоо жинхэнэ ангар шаацсан. Тэгээд манай 5 нүдэнгийнхэн маань одоо нэг гоё юм өвөөс өв бүтээн гэдэг маань өөр их хүчтэй юм байл л дээ. Энд ч одоо яг бидний өвгдээц Монголын одоо яг их тэр одоо түүхийн үлдэгдэл байгаа байхгүй. Одоо тийм олдвор, тийм гайхамшигтай зүйлсүүд эдвүлгийн тэр одоо үнэт олдвруудаас яг их санаа одоо хийц загвар дизайн тэр бүх юм аваад орчин үеийн технологитой хослуулад ингээд одоо гайхамшигтай бүтээлийг бий болгож байгаа юм аа. Тэгээ би хүнд хөдөлгөөр нүр бардам сайхан байдаг. 5 нүдгийнхаа одоо гангаар шаацангийн дээжийг. За тэгээд одоо үргэлж сайхан эдээ ундаагаар элбэг дэлбэг байхаа яруулъя. Өргөд бэлгэлж байгаа шүү. За баярлалаа. Тэр өрөөл бадаршгүй. За би ч бас ойрт зөв зүгээ бэлгэлэг явж байгаа шүү дээ. Манай энэ зөв зүг гэдэг юм бас 5 нүдэнгээс мань гаргадаг юм брэнд байдаг. Тэгээд энэ яг танаа хоёр хүүгийн жиггээ хобби. Энэ яг одоо 500 та юм пазл. Тэгээд нэг сайхан эвлүүлэх юм бол өөрхөн том хэмжээтэй зураг болно шүү.
За. Одоо хэмжээ авах гэсэн чинь хэмжээ харьцуулчих юм болцдог. Тэгээд энэ сайхан эвдээ 4 амтны томбашин зураг таах чадвар 4 сайхан хөвгттэй тийм ээ. Тэгээд сайхан гэртээ энэ сайхны зүйлийг эвлүүлээд бас танаа тооны нэвтрүүлгийг дуусгаж яваарай гэдэг. За. За шүү. За нэвтрүүлгийн өнцгөөс тамгуудын брэнд, зөв брэнд, Багро брэндтэй маш их баярлалаа. Багро махны соус. Шаржигдах шоколад амталж үзэх үү? Корнто Бянка. Бэлэг чанарыг Бянкагаас. Намайг дуудаж сэрээсэн гиген өглөө сайн байна уу? Нарны гэрэл гэлэлцэн гиген цонхнууд сайн байна уу? Ихний хараари байсан ээжи аваа сайн байна уу? За өглөө юм. За өглөө нэмээ сайхан амарсан. Сайхан амарлаа. Дэш суучих зүг үү? Зүг суус. Сайхан амар уу? Сайхан Сайхан амарснаа. Сайхан. Өнөөдөр ер нь ихтэй ажилтаа байгаагүй. За бид тэгээд өглөө 7 гэж усвал. Одоо өнөөдөр бол арай жоо тусаал байна. Хард нэглээд тэ. Ер нь мориндоо бас ноос тасар байд юм шиг байгаа маа тий. Ер нь бол өв соёлтэй. Би морийг бол хүүхд байгаасаа бүр багаасаа унж өссөн, урдмаар унж өссөн. Тэгээд мороор дамжуулж асар их одоо мэдрэмж гэх юм а тий. Өгдөг. Манай эхнэр бол яг мор үеих тэр талыг бүгдийг дэмждэг. Тий. Тэгэхээр маш их талархдаг ер нь бол. Ихсрэн бас өөрөө морь зур унана. Унахгүй. Одоо ундаг болноо. Одоо болгоноо гэж. Энэ хавьж ер нь гэхдээ зүгээр өчтөр арай ирэхэд л мэдгэжлээ шүү дээ. Ер нь бол утаа унаар энэ юу юм хамаг ондоо юм шиг шүү. Агаар сайтай. Яг гоо энэ зөвхөн шийдэж болох л асуудал шүү дээ. Тийм үстэй. Тий. Яараг руу ирэх явах хоёр л ихтэй хөвгтэй. Ирсэн хойноо энэ доторх гоё юм шиг байна. Тий. Тий. Яг тэгээд хот руу орох бол яг зөв цагаа төлөвлөөл орох. Тэгэл зөв цаг гэж бас байх юм. Байна гэж. Одоо яг өглөө эрт орно. Тий. Өглөө эртэл ерөөсөө эндээс. Тий. 6. Нэг бол одоо 10 цаг өнгөрөөгөөд. За нэг бол тэгээ шүн. Тэгээ нэг бол шүн. 3 цагийн үед ялцчих төвчрөл бага гэдэг. 3 цагийн үед тоо. Тий. Тийм баха. Ямар ч байсан одоо Зорсын хэрэгээ сайхан бүртээлээ. Танаа гэр бүл манай нэвтрүүлгийн баг хамт олонны сайхан хүлээж авсан явдал туйлыг талархалтай байна. Тэгээд одоо та бүхний хийж байгаа ажил үйлсэд бүх үзэгчдийнхээ өмнөөс өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөе. Танаад тавтаа сайхан хоноход туйлын таатай байлаа. Тэгээд бас дараа уулзахын одоо ерөөл дэвшүүлээ та. Ер нь ингээд морж идөө. За. Одоо сайхан цайцсан уучлаа. Эртхэн гарахгүй бол саяны ярьжсэн. Маш их баярлалаа. За та бүхнийг бас хүрэлцэн ирж манай гэр тонсонд баярлаа. За баярлаа. За зөвлөд үйлчлэгээ идэх үү. За тийм. За. Морь жилийн энэ сайхан хаврын өдөр уулзсандаа хэрүүлтэй сайхан бэлгшээлтэй байна. Тэгээд хонолсон явдалд маш их баярлалаа. Гэр бүлийнхэндээ бүгдээрэнд нь баярлалаа гэдгийг илэрхийлээрэй. Бас ажлынхаа баг хамт олонд ч гэсэн маш их баярлалаа шүү гэдгийг дамжуулаарай. Тэгээд дараа уулзсан хэрүүл дэвшүүлье. За дараа уулзсан хэрүүл дэвшүүлье. Маш их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.